За сайн байцгаана уу. Дараагийн шинэ блог. Өнөөдрийн блог бол нэлээд сонирхолтой болно. Учир нь бүгдээрээ International Shaman музейгээр зочлно. Ангар зайран байгуулсан энэ бөөгийн музейгээр бүгдээрээ зочлно. Музей бол ер нь хэсэгтээ бол хаалттай байгаа. Гэхдээ өнөөдөр ангар ахтай холбогдоод тэгээд музейд нэг өдөр онгоолгоод музейд зураг бичлэг, блог хийх тийм зөвшөөрөл бол авцсан байгаа. Тэгээ энэ International Shaman музей бол ер нь бол дэлхийд бол цор ганц яг энэ бөөгийн музей бол зөвхөн зарим бусад орны музейд бол бөөгийн үзмрүүд байдаг боловч яг энэ бөөгийн музей бол байхгүй. Маш олон одоо Монгол бөөгийн идэл хэрэглэл гадагшаа ингээд гарсан байдаг. Тэгээ энэний бас тодорхой хувийн ч гэсэндээ өөрийнхөө хичээл зүтгэлээр авч үлдээд тий ингээд музей байгуулсан байна гэдэг бол одоо үнэхээр бидний оюунд бол үнэлж байгааршгүй том хөрөнгө оруулалт болж байгаа. За тэгээд музейгээр явж танилцсан ямар ч зөвшөөрөл авцсан байгаа. Тэгээд нэлээд сонирхолтой блог болно. За. За блог үргэлжлэж байгаа. Тэгээд International Shaman музей дээр ирсэн. Одоо энэ дээр болохоор яг ер нь бол музей ажиллахгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд яг зураг бичлэг хийж болно. Өнөөдөртөө ингээд онгоолгож өгье гэсэн. Гэхдээ би ангар ахыг шууд ярианд оруулна. Гэхдээ тэр талаар хэрэглээг байгаа. Шууд барьж аваад блог үргэлжлүүлэн тэгээд орцгоё. Ерөнхийдөө бол нэлээд олон үзмөрүүд байгаа. Гэхдээ зарим нь бас хураацсан байгаа гэсэн аль болох олон сонирхолтой бичлэгүүд хийгээд харуулахыг хичээнэ. Мөн бас сонирхолтой яриа өрнүүлэхийг хичээнэ. За энд яч күрт төлөгч. За орно. Ямар ч музейд ороод ирлээ. Тэгээд эндээс блог үргэлжлэнэ. Ангарахтай ярьсан бол байгаа л гэсэн. Тэгээд одоохонд хаана байна? Хаана. Ангарах. За сайн уу? За шинэ оны минь. За блог явж байгаа шүү дээ. Шууд бичлэг явж байгаа шүү. Ямар нэгэн тавилтаа авахгүй шууд. За та юу хийж байгаа юм? Ийм янзлал гэж. За. Энэ болохоор багшийн өрөө тий цэвэрлэж ирсэн. Зөв. За одоо энэ нэг би цурал блогод яваад байгаа байхгүй. Энэ удаад тантай ярьсан танаа дээр хийчээ гэдэг. Одоо ингээд одоо тантай ярилцаал өвшүүл явчих идэх блог. Тий тэгвэл ингээд музейг эндээс танилцаад хоёлоо жоохон ярилцаа тэгээд тэ сүүл нэг жоохон суугаад нэг жоохон юм ярина. За би бол зөндөө ирж ирсэн. Гэхдээ яг нэг блог дамжуулаад нэг ирж үзээгүй хүмүүс итэр байгаа. Гэхдээ би гол нь үзмөрүүдийн ингээд бүгднийг ингээд тайлбарлахтаа биш. Гол нь энэ зүйлс энд байгаа нь одоо биднэрт ямар зүйлийг ойлгуулж байгаа юм, юуг таниулж байгаа юм, юуг эндээс ойлгож мэдхийн гэдэг тэр ойлголтыг л гол нь өгмөр байна. Тий одоо эн чинь нөгөө бидний нөгөө хамгийн том өв соёл. Тэрийг л одоо ингээд ямар ч хэсэг хадгалаад аваа явж байна. Музейгээ бол хүмүүст үзүүлэхгүй байгаа. Хаацсан байгаа төр. Одоо энэ зун санаа байна. Тэр би танаас нэг юмыг бас ярилцъя гэж бодож аявих ирсэн ангарах. Одоо орчин цагийн бөөнөр маш байгаа шүү дээ. Тий. Одоо танд бол Монгол бөөгийн соёлын бие төвөд он цагаараа ингээ байгаа. Тийм бас нэг сурвалж бичгүүд байгаа. Бичгүүд байгаа. Энэ хооронд ялгаа юу вэ? Гэхдээ одоо яах вэ тэгэл одоо олон бөө үзтаард одоо энэ нөгөө хүн болгоно л үжидтэй. Бөөмөө сахус болцсон лээ. Тэгэл одоо болж байгаа бол тэр л ер нь зүгээр нийгмээрээ улам мухар сүсгтэй л болж байна. Бүр улам л мухар сүсгтэй болж байна. Одоо уг нь бол бас нэг жаахан мухар сүсгнээсээ салаад бас нэг шинжлэх ухаанч баймаар байгаа юм. Яг хөө тэг хүн гэдэг хүн чинь заавал өөртөө нэг юм шашин шүтлэг зан үйлийн хэлбэрийн юм сэтгэл оюун одоо хүний генд байдаг учраас хүн тэрийг заавал үйлдэх нь зөв. Ямар нэгэн бурханд итгэх нь зөв. Ямар нэгэн тэнгэрт мөрөх нь зөв. Тэгвэл тэрийг одоо ямар цаг үед ямар утгаараа гэдгээ ялгаж салхаа байгаад одоо сүүлдээ бүр эн чинь нөгөө бүр айхтар тийм мухар тал руугаа бүр болж хувираад байна шүү дээ. Нэг шин цагийн нэг бөөгийн нэг юм гарч ирчээд байна уу? Урсгал юм шиг. Шин цагийн бөөнрийн урсгал гэж юм бий болоод. Тэгээ тэр чи одоо өөртөө юм зохиомол юм хийж ийн хүмүүс хамгийн гол нь за өөртөө хийж олон хүнд тийм сэтгэл санаа умруулсан, хойлруулсан юм одоо нэг хэсэг тийм бороо хороо оруулна
мөнгө шилжүүлгээл хүмүүс чинь өгөөд идэг юм биш. Би одоо өмнө явж бороо орууллаа. Би одоо донд тэр чинь бороотой бороогүй гэж цаг агаар шинжилгээ судалгааны газар чинь гаргаад ирсэн байгаа шүү дээ. Яг л дэх үед бол нэг тийм хурмор оруулдаг ёс байсан. Гэхдээ тэр чинь цаг агаар мэдэхгүй хизээ бороо орохгүй мэдэхгүй учраас хүмүүс тэгж байгаа шүү дээ. Тэр үед тэр нь хүчтэй байгаа шүү дээ. Одоо бол энэ чинь цаг агаар 7 хоногт бороотой бороогүй энэ жил зодтой зодгүй мэдж байгаа учраас зүгээр наан хүн хөдөлмөрлөж ухаантай байх хэрэгтэй. Ер нь амар мундаг сэтгэлгээний чадвартай байсан. Одоо арай л их мохор сүсэг болж байна. Би бас ганц нэг ингээл утас шүрмс үзэн бүр энэ одоо шашны юм урсгалуу дотроо нөгөө хэрэгсэд чинь урсгалтай шүү дээ. Одоо нөгөө мормон юу ч үнэ алтартан гэдэг янз янзын тэр шиг бөөч одоо тийм урсгалтай болоод өөрөөсөө юм зохиомл янз бүрийн юм болоо тэрнийгээрээ ингээд ийм байдаг тийм байдаг гэд сургууль соёлч байгуулж явах шиг. Үзмүүдийг ерөнхийдөө ингээд та нэг товчхон тайлбарлаад танилцуулаад өгөөч. Ерөнхийдөө одоо миний цуглуулад байгаа үзмөрүүдийн хамгийн нэг хэсэг нь би зарим нь хураацсан. Тэгээд одоо энэ дотор дандаа л бөөгийн хэрглэж исэн гэр онгодууд идэл хэрэглэлүүд байгаа. Энд чинь ерөөсөө одоо хуучин бөөнөр юу хэрэглэж исэн бэ гэдгийг л нийтэд харуул. Ганц нэг музейд юмнууд байгаа маш ховор. Музей сан өмөрхт байгаа. Гэхдээ тэрийг тэгээ ингээд дэлгээд хүмүүсийг соён гэгэрүүлээд хуучин цагийн юм байсан шүү гэж хизээч хийхгүй л баггүй юу. Бөөгийн одоо жишээ үндэсний түүхийн музей сан өмөрх зөндөл бөөгийн юмнууд байдгийг би өөрөө орж үзэж ирсэн. Тэгээд энийг одоо дэлгээд нийтдээ ийм байдгийг шүү, тийм байдгийг шүү. Энд чинь хүмүүсийн нөө сэтгэлийн төөрөгдлийг арилгах бас нэг том хариулт болж байгаа. Хоёрдугаарт энэ эртний энэ өв соёлын юм чи одоо энэ цөөхөн үлдсэн юмыг одоо л халдгалж авч үлдэхгүй бол сая одоо энэ зүүн Бельгиэс нэг гадаад нөхөр ирж айгүй их юм цуглуулдаг. Тэрнээс өрсөөд би одоо 2-3 дээл худалдаж авлаа. Тэгэхгүй бол тэр аваа явчихаар байлаа. Тэгэхээр одоо ингээд эдрийг ингээд хараад манаал байж байна. Би бол ингэж хараад иддэг байхгүй. Одоо ингээд за би бол зөндөл ирдэг шүү дээ. Ингээд ярьж гараал явж л байдаг. Гэхдээ ингээд энэ Монгол бөөгийн соёлын бит өвүүдийг одоо стол нэг ингэж авч хадгалж үлдснээрээ одоогийн бидний шиг ингээд төөрөлдөд байгаа нэг юм хөө цаг үе хүмүүст эргээд харах тэр нэг судлахдахуун болж ин танин мэдхүү мэдээлэл мэдлэг одоо олон юм ингээд өгж олж байгаа юм шиг. Тий эн чин за бөө өнөр бол одоо мэдэхгүй байна. Эн чин өсөж яваа залуу хүүхдүүд байна. Эн чин хүүхд түүхээ мэдэх хэрэгтэй. Эхлээд гадны соёл гадны боловсрал гэхээсээ илүү монгол хүн заавал өөрийн түүх соёлыг мэдчих хэрэгтэй. Тэр дотроо газар нутаг яс үндэстэн өөрсдийн улсын хаан соёл бүх юм мэд. Хоёрдугаарт шашин шүтлэг. За буддийн шашин бол маш одоо ойлгомжтой. Өөрөөсөө ямар л бол ямар хэлбэр талаас нь үзэж харах музей сүм дугуйн сурвалж бичиг байна. Гэтэл бөө мөрөглөөр бид нэр өнөөдөр яг энэ нийгэмд яг үзээ харъя судлын мэдээ гэхээр нэг ганц хоёрхан хуучны эрдэмтдийн судалгаа сурвалж бичиг хідэн бөөнрийн бичлэгүүд байна. Гэтэл цаашлаад энэ Монголын бөө мөргөл ямар хэлбэртэй байсан, ямар утга санаатай байсан, ямар гүн ухаантай байсан гэдгийг юу хэрэгжилж идэлдэг, тэрийг яах гэж байсан гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Энэний шалтгаанаар л одоо ийм том төөрөгдөл үүсэж, ийм олон мянган бөө төрж, ийм олон янзын яс заншлууд тэрийг чи хүмүүс мэдэхгүй учраас үүсгэж чаддаггүй байхгүй юу. Гэхдээ би тэр хүмүүсийн юмыг үүсгэх гээгүй. Угаасаа цаг хугацаа буруу зөрүү юмыг үүсгээд өгдөг юм. Тэглээгээд хин нэгнийг үүсгэхгүй зүгээр эртний энэ соёл уламжлалыг өсөж яваа Монгол энэ залуу хүүхдүүд мэддэг байгаарэ. Заавал бөө шүтэх албагүй. Заавал бөөдүүлэх хэрэггүй. Гэхдээ энэ бол бидний түүх соёл ийм урт удаанастай, ийм бас өвөрмөц гайхалтай соёл ёс заншил байсан байна гэдгийг бас мэдэх хэрэгтэй баг. Энд чинь үнэт юм шүү дээ. Уг нь бол. За энд олон онгодууд байх шиг байна тийм модон чулуу. Энэ ерөөсөө онгодууд би бүгдийг ингээд хураахын хураагаад ингээд зарим нь ингээд тавьчихсан байгаа. Энэ хуучин модон онгодууд, тэгээ чулуу онгод, эсгийн онгод, бүс даавгаар хийсэн онгод англиад тавьчихсан байгаа. Яг хөө зарим нь бол шин цагийнх нөгөө олдохгүйнуудын нөгөө судалгаагаар хайж шинээр хийсэн. Зарим нь бол хууч одоо жишээ нь энд бол даавн онгод энэ одоо атааны сэтэргээд хамгийн энгийнэхэд энэ одоо 140-50 жилийн настай атааны сэтэргээд онгод байна. Энэ монгол хүн болгон гэртээ залдаг өвчин зовлон ороодгоо. За энэ даян гээд одоо буддийн шашинж хэрглэж исэн бөөнөрч бас тухайн үеийн шарын бөөнөр хэрглэж исэн одоо адуу морины тэнгэр байна. Ингээд бөөгээ малгай
оргоо малгаал гэж ярил л да. Ийм байна. Ингээ юмнуудыг ингээл хадгалаад энэ нөгөө Солонгос бүгийн тий Солонгосоос би явж бүр очиж бөөлөө тэгээд бүр өөрөө явж байгаа хуучин олж ирсэн. Хуучны юм. бас хуучны юм тий. Энд чи ерөөсөө эдгээр чинь яг тэр хуучных нь хэрэгжилж исэн. Их удаа настай. Яг юм олддгүй юм байл. Тэг яаж надад таарсан. Солонгост очисон чинь Монгол бөөгийн дээл байсан л да. Музейд нь. За. Тэгээ хэдэн онд авсан гэж чи 92 онд энд ирээд 92 онд. 92 онд одоо мэйл нь надад байдгийн. Би худалдаж авъя гэд. Тэгээ 92 онд энд ирээд Пүрэвгаатай хөвсгөлийн нэг айлд очиод $100 тухайн үед худалдаж авсан байгаа. Тухайн үед $100. Тий. Тухайн үед $100 худалдаж авсан. Хүүхдүүд нь зарсан гэж байгаа. Тэгээ би энэ дээлээ надад өгчөө. Би оронд нь танд өөр юм уу гэсэн өгч чадаагүй. Тэр бол үнэхээр байгаа. Над руу явуулчих. Явуулъя. Дээр гарах. Үнэхээр гоё дээл. Бүр үнэхээр харамсмаар. Тэгээ тэр бол зөвхөн хувь хүний цуглуулахад орчиж байгаа байхгүй. Солонгос нэг доктор өгшин байдгийн их сургуулийн бөөгийн юм цуглуулдаг бас. Гэхдээ дандаа солонгос бөөгийн юм цуглуулдаг. За ийшээ нилээ нарийн бас үзмрүүд байгаа өрөөр орноо. Тий одоо ингээд эхнээс нь юмнуудаа ингээд эхнээс нь хураагаад тэгээ одоо би энэ дулаан орох энэ чинь жил чинь бас морж штэ. Тэгээ бас сайн жил учраас энэ жилэл юмнууд дэлгэж тавья гэсэн санаа байна. Тэр болтол ингээд дахиж харагдаал идэ будаацсаа чи бас их учиртай сайн харагдаж дахиж явахгүй болдгоо. Тэгээ би жил болгоо энийг харагдаж дахин ингээд ямар ч үсэн эдрийг одоо тэгэл авж үлдээл энэ одоо жишээ нь доронтын яг би авсан хүнээс нь нэг юм юу сонссон нөгөө түүхийн доронтын их том ноёны бөө байсан гэсэн. Тэгэл одоо энэ шарын бөөг их байна. Энэ бас тэр одоо тухайн үеийн 12 дугаар зууны их үеийн бөө гэх юм уу энэ их хуучны дээл байна. Энд бас их хуучин дээл байна. За одоо ингээд энэ сүүлд олж авсан онгод бол энэ онгод энэ одоо сонирхуулахад энийг энэ эртний эдлийн нэг залуу байдгийн. Тэр залуу бүр 90-ад оны үед яаж юм даав маавнла тухайд олж авсан. Тэг контейнер дотор бараг 30 жил шахаа хадгалагдсан. Тэг би над руу холбогдоод би нэг таньдаг нөгөө дэлгүүрээр нь ороод хуучны юм дундуур явж хайдаг. Тэгээд над руу нэг холбогдоод тэгээд би чам нэг юм өгсөн юм аа. Надад ингээд одоо 90-ад он гэсэн баха үед байсан контейнерт одоо ингээ хадгалагдаад байгаа юм. Тэг би энийг одоо ерөөсөө учрыг олохгүй учраас чи юм сайхан музей байгуулсан юм чинь би чамд өгьегээ тэр залуу их сайхан сэтгэл гаргаж өгсөн. Тэгсэн чи энэ маань жинхэнэ эртний бүр юм 2 онгод байгаа байхгүй ардаа. Тэгээ энэ нас бол их урт. Энэ бол нилийн өндөр настай. Зил хонхноор цаана дахиад онгод байгаа. 2 онгод байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хуучны бөөнөр онгодоо ингэж дүрсэлж хийж исэн байна л да арьсаа. Энэ бол удган онгод. Ард нь дахиад нэг онгод байгаа. Тэгээ ийм гоё ховор юм. Хэрвээ одоо энийг тэр залууд бас их талархаж явдгийг. Тийм сайхан сэтгэлтэй. Тэгээгүү хүн мэдэхгүй хүнд бол нөгөө ирээн цаохор гэдэг шиг гаргаа хайчих ч юм илүү. Эсвэл нэг ийм сонирхтой гадны хүнд өгөө явуулсан бол одоо жишээ нь ийм ховор онгод үлдэхгүй байх магадлалтай байхгүй юу? Тэгэхээр одоо ингээл одоо жишээ нь энэ хингэрийг бол тий энэ дээр нэрээ би бүр онцолж асууя. Энэ хингэрэг ерөөсөө 2 цахуу юм уу 3 л байгаа. Тэг хамгийн харамсмаар нь 2 нь гадаадд байгаа. За тэрийг яаж мэдсэн бэ гэвэл түрүү жил Европын холбооны улсуудын музей нийлээд Италид бөөгийн үзэсгэлэн гаргасан байхгүй музей. Тэгээд би тэрийг интернетээс олж мэдээд яахлаарэ бөөгийн музей Италид үзэсгэлэн гаргадаг үлээгээд очиж чадаагүй би. Тэгээд нөгөө тавигдсны нөгөө сайтаар нь үзсэн чинь зургууд дээр Монголын бөөгийн бараг 10 гаруй идэл хэрэглэл дээл хувцс хингэрэг зөндөө юмнууд илгээ тавьсан байгаа байхгүй. Тэр дотор энэ гурвалжин хингэргийг тавьсан байгаа. Яг ийм нэгийг. Тэгээд тэрний ингээд нөгөө тайлбарыг ингээд үзсэн чинь Хөвсгөл аймаг буюу Монголын хойд хязгаар нутгаас олж авсан хингэрэг гэж байгаа байхгүй. Энэ бол 18 дугаар зууны үеийн сүүлч үед бөөнөр хэрэгжилж исэн 3 талтай гурвалжин хар хингэрэг.
хар дом идэг. Энийг түүхэндээ хамгийн сүлд хөвсгөлийн амбаа гэж зайран авдран дотроо нэг ийм хингэрхтэй байсан. Яаж мэдсэвэл манай багш хүүхэд байхад нь амбаа гэдэг айланд орохоор авдарнаасаа ийм гурвалжин хар юм гаргаж ирээд цохиж байгаа буцаага хийчдэг байсан гэж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь бидний ийм үн цэнтэй юм хүний нутагт бол тийм том үзмэр үзэсгэлэн болоо явж байна. Тэгэхээр энэ яаж гарсан байх вэ гэвэл хувь хүний гар дамжиж л гарсан байна. Ер нь одоо бөөгнөрт одоо бөөнөрийн хадгалсан хингэрэг одоо музейнуудэр байдаг шүү дээ. Гэтэ гурвалжин хингэрэг ерөөсөө байдаг. Байхгүй. Энэ хамгийн ховор. Би энийг маш эрдэнэ гээд одоо өөд болцсон л доо хөрхий. Тэр хүнээс авч ийсэн тухайн үед. Тэр хүн энийг маш олон жил хадгалсан. Тэгээд одоо би гуугаад энэ дээр дахиад жоох ярилцчмаар байна. Ер нь бөө болгонд байдаг юм уу? Ер нь бол үгүй болж тараад байгаа тийм. Бөө болгонд байдаг. Тэр үеийн бөөнөр ингээд одоо зөндөл ховц үзлээ шүү дээ. Түүхийн музейд 10 гаруй дээл орж үзсэн. Өчнөө би 2 удаа үзэсгэлэн гаргахад 21 аймагаас бөөгийн ховц авчирж тавьсан. Нэг ч байхгүй. Тэгэхээр энэ бол тусгай зориулттай, тусгай арга хэмжээтэй хингэрэг байж. Тэрнээс яг өдөр тутам хүний амьдралд бас туслах тийм биш байсан байна. Одоо ч хүмүүс нэг гурвалжин хингэрэг зүүдлээ гэж тэрийг хийгээд байж болохгүй. Тэгээ одоо гадагшаа одоо нэг Москвад нэг бөөгийн Монгол бөөгийн дээл байна л да. За. Тэрийг олж авах гээд бичгээр юу байна? Мөнгөө төрүүлж явуул гэдэг байна. Хэрвээ одоо мөнгөө өгчвөл би залдуулчих болоо гэж айгаад байна. Зураг нь бол байгаад байна. Тэр Монголын эртний бүр халах бөөгийн дээл яаж яваад тэнд очсон бүү мэд. Тэгээ би чи ингээд гадны энэ юмнуудыг эртний эдлүүдийг үздэг байхгүй. Тэгээ одоо буцаагаад юмнуудаа олж ирэх яг надад одоо тэгээд энэ бас маш онцлогтой тий. Энийг одоо хамгийн сүүлд олж авсан. Энийг би олж авсан биш дандаа худалдаж авсан юм байна. Энд чинь бүгд баримттай авсан бүх юм нь баримттай. Энд чинь эргээд энд чинь үзмэр болох учраас энийг энэ жил Бэлэг нэг нөхөр үйдгийн нэрийг мартчих. Тэр жил болгон Монголд ирээ бөөгийн юм цуглуулдаг гинэ. За тэр ер нь их юм авч явсан. Монголоос. Тийм одоо хуучин нойтон хүнээс эртний эдлээс одоо янз янз юм. Тэгээд тэр энийг авах гэж яхад нь би өрсөж энийг авсан. Одоо багахан хэмжээний өр тавьж авсан. Тэгээ яг нөгөө бөө гэдэг халуун нүүр гэж байна да. Тэрвгээрээ. Тэр одоо энэний нөгөө дээл нь гадагшаа гараа явсан. Тэр хүн авсан. Тэр бол бүр юм нингэн сэмэрсэн бүр амар мундаг гоё дээл байсан. Тэгээ энэ тэр дээлийг бас авах гэж ирсэн чинь тухайн үед үн их өндөр байсан. Яг нэг нүгөө хэлэхэд одоо хэдэн жилийн өмнө Прус машинаар 30 Прусээр солиё гэж хэлсэн. Тэгэхдээ би тийм мөнгө байгаагүй учраас төрдөө одоо үн хэмтрэх болов гэд хайсан байсан чинь нөгөөх хүн нөгөө буцаад очиод авъя гэсэн чинь яасан зараа явуулсан байсан. Бэлэг хүн тэр бол яг зүгээр тийм эртний эдлийн учраас Орос, Солонгос, Хятад. Тэгэхээр энийг сүулт би авж байгаа. Өрсөж хэрвээ одоо энэ эднийг ингэж өрсөж аваагүй бол энэ одоо өнөөдөр Норвегт ч юм уу Бэлгт очсон байгаа байхгүй юу. Тийм тэгээ бас Оросоос нөгөө Якут, Сибирийн бөөгийн юмнууд их авчирсан. Одоохондоо хураацсан байгаа бас ганц нэг юм дутуу ирсэн учраас. За маш олон хингэргүүд байна. Эндээс би эхлээд нэг юуны талаар асууя. За өмнө бол яаж гэхдээ блогдо зориулсан асуугаа яваад байгаа. Энэ тал. Энэ ийм шүү. Энэ ганцхан нэг ийм хингэрэг байсан, нэг бөөд байсан. Тэр бөөгүй хийсэн байлээ хингэргээ. Хуучны хингэрэг нь. Тэр анх тэр хингэргийг авч исэн газрыг би мэддгийг. Урцаагааны одоогоос 16 жилийн өмнө урцаагааны эртний эдлээс тэр хүн авч исэн. 500 мянган цаасаар шахав авсан байдгийг. Тэгээ тэр өөртөө байлгаж байгаа сүүлд би тэр бөөтөө уцаар ирсэн чинь байхгүй хүнд өгөө явуулсан гэсэн амар харамсмаар яг үннийг хэлэхэд одоо тэгэд энэ тэр хингэрэг увсын хяргас нуур гэж байдэн штэ тэндээс олцсон гэж ярьдаг юм билээ. Тэгээ би энийг дуурайж бол хийсэн шүү. Яг олдохгүй учраас за энэ хилтгийн хингэрэг гэдэг яг хүмүүс сүүлийн үед саран хингэрэг гэж нэрлэдэг байгаа. Тийм. Энийг хилтгийн хингэрэг гэдгийг. Ийм хилтгийн хингэрэг барьдаг бөөнөр увсаар тэгээ зарим юм булганы нутагт байсан байна. Би одоо судалгаа хийгээ явхад за энэ яадаг бол ах トゥ гээ бараад дууссан хүн нөгөө талыг авч үлдэхийн тулд тал хингэрэг хийдэг ёс байна. Авах тэр одоо онгоцтой холбогдох цагтай холбогдоогүй одоо янз бүрийн ах トゥ хамраг садны өнгөрөөд
ихэнх нь өнгөрчлөө штэ. Тэгээ нэг тал нь өнгөрсөн учраас нөгөө талаа амьд авч үлдэхийн тулд ийм тал хангэрэг барьж исэн гэж ярьдаг юм. Энийг бас багш маань надад бүр яг хэлж өгч исэн. Энд яг сүүл бид нар нөгөө нэг сарын хангэрэг гэж нэрлээд байгаа боловч сар бол бүтэн шүү дээ. Яг нариндаа бол зөвөр нарны тусгалаар л тал болж харагдаад байгаа. Энийг хилтгийн хангэрэг гин. Тэгээ энэ хангэрэгтээ бөө шөнийн 8-ны саранд бөөлдөг байсан гэдэм билээ. Булганд нэг тийм ир хөрсөн бөө үгэн байсан байна. Тэр шөнийн 8-ны өдөр энэ хингэргээ бөөлээд тэгээ хүүхдүүд нөгөө хаягаар нь хардаг байж л те. Тэрийг харж исэн хүн надад ярьж исэн бас. Жаахан хүүхэд багтаа. Тэгэхээр ийм бүтэн биш ийм хуваацсан юм шиг юм барьж бөөлдөг байсан гэд. Тэгээ одоо ийм хингэрхтэй бөө цөөхөн байдаг л баг. Байдаг юм бол би мэдэхгүй байна. Зөвхөн энийг л олж авахын ганцхан байсан миний одоо ганц хүсэл тэр хингэргийг л олж авмаар байна. Энэ хингэргийг нэг бас тайлбарлуулчмаар байна. Энэ хингэргийг та нэг тайлбарлаад өгөөч. Энэ маш өвөрмөц санагдаад байна. Энэ шар зүгийн бөөгийн хингэрэг. За хуучин цагт нөгөө одоо Монголын бөөг харын бөө, шарын бөө гэж хоёр ангилж ирсэн байна. Угтаа бол Монгол харын бөө гэж байсан юм байна л да. Гэвчиг нөгөө буддын шашны нөлөө орж ирээд нийтээрээ шашинтай болонгууд давхар бас шарын шашинтай нийлж бөөлж тэрийг одоо хавсрахсан байна штэ. За тэгээ анхны тэр шашинтай бөөлж исэн бөөнөр бол даян дэрхийн агууг тагч даян дэрхийн хідэд хам очиж ном хар уншиж исэн байна. Тэгээд бөөнөрийн дотор хоёр янзын хингэрэг бий болсон. Нэг нь хар зүгийн бөө буюу ийм номлцсон хингэрэг гарч ирсэн байгаа. Нөгөөх нь ийм голдоо нэмэх тэмдэг шиг тэгээ энэ шарын бөөнөр ийм заавал энийг хингэрэгний зэл гэж нэрлэдэг. Хингэрэгний зэл одоо хуучин шарын бөөнөрийн хингэрэгэн дотор бүгдээр байгаа. Одоо гой болтон очир зайрын ч юм уу. Тэгээ эндээ заавал ийм онгод, лус, савдаг, аз итгэхэр зарим бүр бурхан тахил хүртэл сахиусны дүр хэртэд. Тэгээ Монгол шарын бөө дотроо номтой бөө, номгүй бөө, Монгол харын бөө дотроо хартай бөө, харгүй бөө гэж байна. Харгүй бөө, хартай бөө гэдэг нь бас хоорондоо ялгаатай. Би бас судалгаа маягийн юм ярьж байгаа учраас. Тэгээ ер нь бол одоо хуучны бөөнөрийн хингэрэг бол харилцан адилгүй. Зарим нь бол их ер нь их том хингэрэгтэй бөөнөр хаагур байсан гэсэн чинь ер нь энэ уулархаг нутгаараа байж. Туваа хангаа газар руугаа туваа дарахад урианка одоо энэ цаашаага цаатан наашлаад ирвэл манай бөөнөр бол хингэргийг юм богино жижиг. Тэгвэл энэ бол том жижигэн ялгаа гэж бол байхгүй. Одоо хүн юм хийхээ хөрвөл ямар ч бүр юм жижигхэн хингэрэгч байдаг. Дугуй нэг үзэсгэлэн дээр гаргаж ийсэн. Булган аймагт бас саамрагт байдаг юм. Тэр нөгөө одоо тухайн үед нөгөө шар зүгийн бөөнөр гэж байсан. Ер нь 19 20 дугаар 100 ихэнх үе 19-р зууны сүүл үеийн бөөнөр ихэнх нь шарын бөө байсан. Яагаад гэвэл тэрийг одоо би хүмүүс бас нэг шарын бөө гэхээр байдгүй гэд баг шиг байна. Жага юм уншуул байгаа. Бас тэрийг байгаа баримт нотлохоо хувц сунар байгаа. Тэг яг хөө тэр бол буддын шашинтай бурхан бөө хоёрыг зэрэг хоёулангийн шүтж байгаа хүнийг л хэлж байгаа юм. Тэр бол муу гэх юм уу, тийм буруу гэх юм биш. Харин бас жаахан эрдэм чадaltaй байсан байгаа. Ягаад гэвэл нөгөө номж сурцсан, бөөж сурцсан. Тэгтээ Монгол харын бөө, Монгол шарын бөөөр хоорондоо таардаг. За ингээд энээс үжил санааны дайн үсээд даян дээрхтэр Монгол шарын бөөнөр очингууд хөвсгөлийн хар зүгийн дарахтууд даян дээрхийн хийдэд мөргүүл амиа алдна гэсэн тангараг өргөөд тийшээ зүгэлдэггүй байсан. Тэгээд харын бөөнөр нь хадаг яндарч хэрэглэхгүй өөрсдийгөө уламжлалт ёсоо алдахгүйгээд шарын бөөнөр нь шашинд орсон, дагаар орсон гэд бас тухайн үедээ хоорондоо тэмцэлдэж исэн байгаа. Тэгвэл энэ бол өнгөрсөн түүх шүү дээ. Хар гэдэг үг чинь бас тэгтээ нэг хар муу гэдгээс биш хар багаасаа хар үрээс унган ихний анхдагч гэсэн нэршил. Тий одоо тэгээд ингээд дээлүүд байна. Биш энэ нэг юм сонирхолтой. Энэ блог шүү дээ. Энэ бол подкаст биш. Энэ бол блог. Энэ бол Чогагийн блог. Энэ зураг амар гоё харагдаад байдیں۔ Та энэ зураг дээр нэг жоохон гоё тайлбарлаад өгч. Энэ манай нөгөө болд гээд жүжигчин байгаа шүү дээ. Тэр маань нөгөө Өнгөрт сая Батхаангийн кинонд тоглосон шүү дээ. Гол дүрдэн тоглосон. Тэнд би нэг бөөгийн хэсэг гардаг гээд нэг продюсер нь манай музейг ирж үзсэн. Корнел гээд. Тэгээ үзээд намайг ураад та энэ нөгөө өөрөө тэнд түүхч юм бэлээ. Түүхийн сургууль төгссөн. Угсаатны жилүү. Тэгээд та нэг очоод энд ажиллаад өгөөч гээ. Тэгээ би нөгөө хувцсунараа авч очоод бөөгийн гэрмээр юм тавиад хийгээд одоо юу гэх юм. Тий киноны тэр нэг хэсгийг
тий нэг ажилласан араа юунд гарч ирсэн тий тэгингээ би нөгөө бөөлөөд нөгөө орой яг жинхэнэ хувцас өмсөд тэгээ бидний зураг дарвасан. Энэ яг Canon-ы хувцас нь энэ миний жинхэнэ бөөлөө. Тэр нэг гоё бөөлж байгаа тэр нэг YouTube дээр байсан бичлэг хайцсан юм аа. Тэрийг устгуулсан корнет хийлээд. Тэгээ тэрий чинь нөгөө тэр Canon-ы продюсер өөрөө бичлэг хийгээд өөрөөхөө YouTube дээрээ тавьсан бахаар би хүсэлт өгөөд устгуулсан. Ер нь энэ бас тийж бөөлж мөөлж байгаа юм хамаагүй тавиад яах вэ? Тэгээд одоо тэгээд бас нэг юм янз янзын гадны бөөгийн юмнууд бас их цуглуулж байгаа. Энэ бас энэ урагшаа нөгөө судаа мудаа Африк хүмүүс явдсан шүү дээ. Тэг хитэн юмнууд захиад байгаа. Би бас музейдээ нэг олон үндэстний бөөгийн хэсгүүд хийх гээд энэ их онцгой харагдаад идэв. Африк бөө за энэ дээр та нэг энэ маш эрдэнэгаагаас авсан энэ их хуучны. Энэ одоо маш эрдэнэгаа залуудаа яг тэр одоо ажил хийж байхдаа 90-д оны үед явж исэн. Үедээ авчирж ирсэн байдгийг. Тэгэл одоо би нөгөө эртний эдлийн их том цуглуулагчуд. Тэгээ би тэр хүн дээр чинь аав шиг маань хүн шүү дээ. Их сайхан хүн байсан. Тэгэл очино гэрт нь очино. Тэгээ очиа цай хоол идэн тэгэл хамаг юм нухандаа. Тэр авдрасаа бүх юм нухан. Тэгэл одоо маш эрдэнэгаагаас за би одоо бөөгийн музей нэг ч юм. Бөөтэй холбоотой юу вэ? Бүгдийг нөх гээл. Тэгээд мэдээж хөдөлж авч байгаа шүү дээ. Тэгээд надад их юм цуглуулж исэн юмнуудаас их юм надад өгсөн би тэдний тодорхой үн өртгийг нөгөөд авсан. Тэгээ одоо ингээд ямар ч үс нэг юм үзмэр. Одоо ер нь үзмэр бол их байна. Харин тийм байна. Маш их цуглуулсан. Зарим далд байгаа бах тий. Бас нөгөө зорьсон юм олдг юм байна. Тий. Одоо энэ хуучны нөгөө эртний эдлүүдийн нөгөө гадны сайтууд ухаж байгаа. Тэр дотор Монгол бөөгийн юмнууд байна. Гараа хавцсан. Тийм. Зохиор мохоор Amazon дээр ч үлээ баг e-bike дээр ч байх шиг. Малгаач байлээ. Тэгээ одоо тэдрийг ингээд захиал үн өгтгийн нөгөөл тэгээд ганц нэг бүр Непал бөөгийн юм хүртэл авчирж ирсэн шүү дээ. Тийм. Тэнгэргэн байгаа хуучны. За тэрийг харуулъя. Энэ үү те? Тийм. Непал чинь бөөтэй. Тэгээ нүн энэ яг хуучны тэнгэрэг шүү бүр. Бүр ингэ үжирсэн. Тэг би энийг бүр захиж бүр мөнгөний нөгж авсан. Энэ нэлээд үнэтэй авсан. Тэгээд одоо нэг дээл нь байгаа. Тэгээд тэр дээлийн захиалга бөөг нь үү? Тий. Тэр дээл жаах үнэтэй. Тэгээд би жоохон санхүүгийн асуудал. Ороо тэгээд дээд захиж чадахгүй байгаа. Ороо. Тий. Непалууд бөөтэй. Ер нь Шри-Ланкт бас бөө байна. Ер нь бөө гэдэг чинь ганц манад биш. Бүх улсад эртний соёлоороо бөө мөргөл байна. Тэгэхээр нөгөө музейдээ ганц Монгол гэлтэхүү бүхэл улсын бөөгийн ямиг тавьж бас энэ чинь соёлын юм учраас харуулъя гэдэг үүднээс. Тэгээ энэний нэг хуучны нэг гоё дээл байгаамаа. Тэрийг л одоо нэг авчрах захиж авах ажил бас заримд нь итгээд мөнгө өгж явуулж болохгүй байна. Бас хэцүү тий одоо бас. Зарим нэг хүн мөнгө өгөөд юм авч чадаагүй. Тэгээ одоо ингээд би ингээд гадны ингээд музей этрийг үзэхээр жишээ нь танд энд маш их юм байгаа. Тэр гадны музей зүгээр нэг танхимд нэг заалан дотор ганцхан юм одоо хингэрч юм уу нэг ингээд зааланд шилэн оргонд байж байна. Тэгэд өөр юу ч байхгүй. Тэгэхээр энд ингээд тэх юм болохоор хичнээн одоо харин одоо ерөөсөө ганц зорилго бол энэ музей стандартын тийм одоо музейгээ болихэд нэг юм авах чамаагүй босгох ажил байна. Тэгээ энэ юм сайхан залаад тэгээ бас энэ Монголын үнэт түүхийн өв соёлын нэг юмыг би ч бас хадгалж явж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ юу сайхан нөгөө дур сайхан нөгөө өөрийнхөө дурандаа энэ их юмний төлөө явж байгаа учраас над бол одоо ийм бэрхшээл их юм бол байдгүй. Манай сая энэ жил гадныхыг хэрэггээд тэгээ энэ чинь нөгөө Динжи мянгад нөгөө миний хашаан дотор ингээ би өөрөө гараараа барьсан байш учраас үзэх боломжгүй юм. Тэгээд төрдөө хаачаад одоо энэ жилэл сайн цаг ирсэн бах гэж бодоод хүнд үзүүлэхгүй байгаа юм би нээлгсэн шүү. Тэг маш олон зүйлсүүдийг харууллаа. Тэг өшөө тал нь бол хураацсан байгаа. Тэг. Нэг сони юм асууч. Ер нь одоо энд маш хуучны бөөгийн янз янзын юмнууд байгаа шүү дээ. Сонь сотон дуу чимээ байгаа. Зөнд бүр их сайн юм болно. Тэгээ энд манай нэг дүү ганц сав хоёр байдгийн. Дасцсан гэх юм уу. Энд чинь энэ их юм дуурна. Тэгтээ нөгөө эзэн бийгүү, эзэнгүү бас юм хэцүү байдал байсан учраас авчирж ирээ залаад дээдлээд би чи жилд үлрэлт нэг хон 50 бүгд энд орж ирж бөөлн дахин одоо өөрийнхөө чадах бүхнээ л хийн. Тэгэхээр гайгүй гэдэг юм болов гэж боддоо ш. Надад бол жаахан холдох дурггүй. Одоо өөрсдийн өөр газар аваач нэхээр жаахан тэрэнд жаахан үн дуцах маягтай.
Тэгээ одоо энэ их юмыг тахиж байгаа юм чинь надад цээр байдгүй л байх гэж боддог. Хэрвээ одоо анханасаа аваад цуглуулсан бол би хаа өвдөх ч юм уу асуудал үүсэх байсан байх гэж боддог. Тэгэхэд би багштай л хэлж ийсэн анх цуглуулаад би одоо ингээд ястаа ийм их юм ингээл хучин нот юм цуглуулж надад ингээ хор хөнөөл байх үн чи зай штэ. Чи энэ олон эзэнгүү онгод хоёуг хувцсыг хайрлаа авч би чи өөр тавиад энэ байшин босгоол энэ байшин дотор идрийг чи оруулж тавиад энэ чи зориулж байгаа штэ өөрийнхөө л чадлыг. Тэгээ ингэж их одоо онгодонд оромж гэр барьж бүтээж ингэж залсныхаа хариуд бол муу явахгүй гэд. Тэгээ нэг нэгнээ дууддаг юм байлээ. Тэгэл янз хүмүүсээс бол зүгээр аавна гэж байхгүй. Хүн бол нэг юм яадах юм байлээ. Юм энэ бол манай нэг шавь залуу надад нэг тойл аваад ирсэн. Надад нэг бөөлүүлдэг хүн энэ толио хэрэглэхгүй гэж та авах уу гэхээр би багштай музейд нөхчийгээд сайхан санаад тэгсэн чинь нэг сарын дараа толио багшаа авъя гинэгээ тэг гэсэн. Тэгсэн чинь хүнд юм авахсан байна гэж буусан юм шиг. Тэгээ би ер нь тэрийг мэдээд хүнээс ер нь юм авдаггүй. Ягаад гэвэл хүн чинь нэг юм авчирж ирээд одоо хандвалдаг ч юм уу манай өвөгийн юм өгчлөөхөд дараа нь баг өгөхөсгүй юм өгцөн байж гэх юм уу. Тэдэр бол бүгдөө нөгөө эргээд музей байгуулж байгаа учраас нөгөө бүх юм баримт нотолгоотой яг л одоо ном журмын дагуу өөрийнхөө өсвөлмөрөөр олсон юмнууд. Хуучин нойтын юмнаас бас олж хээрмээрээс олж авсан юм байхгүй. Хээрээс ганцхан энийг л олж авсан. Энийг энэ сэлэнгийн хялгантад нэг овоо үйдгийг. Би тэр овоон дээр очиод мөргөөд хажууд нэг манай нэг найз ах үйдгийг. Тэгээ ганцаараа тэр өглөө овоон дээр очсон чи яг ингэ байчихсан. Энэ бас магтаж хийсэн. Тийм энэ хуучных. Тэгээд нөгөө тэр хуучны аваа хүмүүс сайн мэддгүү юм билээ. Тийм хайрын имийг тэнд байгаад энэ үжрээл эвдрээл дуусна. Тэрний оронд за яста уучлаарай гээл авсан. Юу нуух уу одоо миний ядаг хээрээс олж ирсэн юм гэвэл энэ л баг шиг байна. Гэхдээ энийг одоо би нэг хүнд нэг тийм сайхан сэтгэл төрүүлэх гэж хэлж байгаа юм биш. Тэгээ яг энэ влог дээр яхад энэ байгаа бүх зүйлийг ингэж цуглуулгаа л эдгээр гадагшаа гарцсан бид нар нөгөө л ярьдаг юм ярина. Тийм байд ингэлээ тэгсэн гинлээ манай өвөө бууцсан чи тэгж хэлсэн эдгээр нэг юм өлөг болсон юм ярина. Харин бидний олон эргэлзээтэй байгаа асуултын бодит тодорхой хэмжээнийх нь бодит хариулт энэ нь бас бидний үнэлж баршгүй соёлын өв юм байна. Тэгэхээр энэ бол монгол хүн бүрийн бахархах зүйл. Тэр ял тэрийг л хэлмээр. Тэг анх энэ одоо би энэ нөгөө нэг удган ингэж хийлгэсэн. Ингэж би бүр малгайг авч үзүүлэх үү. За яг хөдөө одоо бас нэг хүний нөгөө бүтээлч сэтгэлгээ байна. Тэгээд бас нэг сүсэг байна. Тэгээ би нэг дарахтын нэг удганыг ингэж бүр хүнээр гуйгаад ингээ ирзэнээр ингэж хийлгээд ингээ энэ хувц сунарыг ингээ өмсгөөд энэ малгай толгойг тавьж өгөөд өөр одоо шүтэж дээлдэг удагнаа. Тийм тэгээ яг хөө ер нь энэ миний санаа бол ийм түүхэнд мөнхөрсөн мундаг бөөнрийг нэг ингэж дүрсэлж хийгээд музейдээ тавья гэж боддог байхгүй юу. Тэгээ би нэг ийм уралдаг залуу гуугаад чи нэг ийм нүүр хийгээд өгөөч. Ингээ гар хийгээд тэгээ музейдээ нөгөө одоо Монголын түүхэнд их мундаг бөөнөр байгаа шүү дээ. Ер нь тэдрийг ингэж яг бодитоор нь ингэж дүрсэлж хийгээд мөнхлөөд ингэж тавих тийм сонирхол байна л да энэ бас. Тэгээ эхнийхийг хийж үзээд ингэ тавьсан. Цаашдаа одоо бас Огон тийм байгаад гоё энэ түүхэнд мөнхөрс. Одоо бид нар чинь нэг цэргийн жанжин гэл янз янзын хүмүүс дуучин зохиолч хөшөөнд байж л байдаг. Тийм тэрэн шиг энэ бас энэ нутаг орондоо цуутай мундаг бөөнрийг ингээд ямар хүрлээр хөшөө барина төсөв мөнгө гэж байгаа зүгээр өөрийнхөө мөнгөөр баха хэдэн төгрөгөөр ингээд ийм тэ энийг хийлгэхэд бас их хугацаа ордог юм билээ. Тэгээд энэс энэ миний санаа бол энэ дарахтын нэг алдартай удагныг хийсэн. Одоо домог болсон. Тэгэл энэ чи ганцхан бөө байхгүй маш олон бөө байгаа шүү дээ. Тэдрийг ингээд болж өгвөл музейдээ ингэж гоё хийгээд намтар түүхийг бичээд нөгөө энэ альва улсын хөгжил соёл бол юунаас эхэлдэг вэ гэвэл түүхээсээ эхэлдэг. Тэр түүхийг үзэх хамгийн бодит хоёр арга нь нэг нь 10 жилийн хичээлд түүхийн ном, хоёрт нь музей. Ер нь энэ музейн соёл гэдэг бол маш том соёл. Одоо бид нар бол яг одоо л яг жинхэнэ утгаар нь музейг үзэх гэж ах шиг байна. Хуучин чинь бол одоо хүчээр хүүхдүүдэд музей үзүүлдэг байлаа шүү дээ. Тэгэл болоо хүн нэг л амьдралдаа үзнэ. Европт одоо Луврын музей ч байдаг юм уу? Орсын Эрмитажийн музей ч юм уу? Энэ том музейнүүд чи хүн чинь бүр зорж очиж тэгээ нэг биш олон үздэг. Тэндээс хүн ер нь маш өндөр
одоо сэтгхүүн мэдрэмж олж авдаг. Тэгэхээр яг одоо бөөч нөгөө шашин биш учраас ямар гандан хийцгийг юм байгуулалтай нь биш. Тийм ээ. Тэгэхээр одоо ерөөсөө л энэ соёлын том энэ бөө мөргөлийн үндсэн соёлыг харуулсан музей байгуулж энэ улсуудад тэгээ бас гадныханд бас Монголын энэ бөө мөргөлийн түүх нь ямар байсан гэхээр нэг иймэрхүү түүх байсан юм байна гэдэг энэ бодит юмыг хадгалан авч үлдээд тэгээд музей болгох санаатай ингээ явж байна. За энэ алдартай удагны тухай Дангар хавт дээрийн бичсэн Балар эртний цадиг номон дээр бас байгаа шүү. Тэг ингээл одоо хувц сунар ингээл юмнууд авдар сав аваад хадгалж байна. За одоо ингээд ер нь блого өндөрлөх тийш харж байна. Гэхдээ одоо хоёлаа нэг тухтайхан сууж агаад нэг жохоо юм яриад. Тэгээ блого өндөрлөе. За тэгээ. За одоо блог маань үргэлжилж чинь. Гэхдээ яг ер нь бол өндөрлөх тийшээ хандж байна. За тэгээд ер нь түрүүний одоо нэг ярилцсан сэдвэр жоохон ярилцъя гэж бодож байна. Орчин цагийн бөө те одоо нео шаман гэдэг байгаа энэ талаар. Тий одоо хүмүүс ч өстө бүр айгүй хурдан шууд л бөө болох гол байл л да. Чи бишээ энэ онгод энэ биш байна гэхээр энэ мөө энэ надад зүүдлэгдээд энэ хувцсанараа харуулад байна гэд өөрөө хөөцөлцөөр хагаад бөө болчих чинь. Гэхдээ яг хөө зүгээр хүмүүс бас авахын аваад хаяхын хаян үз. Нэ одоо сүүлийн үе тийм нэршил гаргаж байгаа нь нео шаманизм буюу одоо шин цагийн бөө мөргөл. Тэр чинь бол одоо сүнсээр бөөлдөг болж таарж байгаа байхгүй юу. Тийм бөөнрий чи ингээд яг ялгаад үзэх юм бол айгүй олуулаа болж эхэлж байна. Тэг маш хурдан бөө болно. Богино хугацаанд. Тэг маш хурдан хувцсанараа шатаагаад хайж бас болдог. Тэгээд нөгөө нео шаманизм чинь нөгөө сахилга бат гэж байхгүй. Яагаад тэгвэл нөгөө тэдэрт нөгөө яг жинхэнэ тэр онгод гэж юм нөхцөж ирээгүй учраас сүнс тэр сүнс бол одоо шаманизм буюу одоо энэ Сибирийн ч юм уу өөр төрлийн бас угсаатны бөөнөр дотор сүнсээр бөөлдөг юм л дээ. Тэр ямар нэгэн өнгөрсөн хүний сүнстэй мэдээлэл солилцдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө яг тийм болж таарад тэрний хор уршиг бол маш их ер нь их байна. Юу гэвэл нас барсан хүний сүнс буюу он цаг хугацааг урт удаан илээсэн өөрийн удам төрөлд байсан хүмүүсийн сүнсийг л дутчихж байна л да. Тэгэхээр тэр бол маш амархан энгийн хэлбэрээр ярихад тэдний тэр сүнсийг ямар ч хамаагүй одоо торог дурдан бүс даав холиод хооронд нь ороогоод ямар ч хамаагүй арьс татаад тэнгэрийг татаад ерөөсөө тэр яг бөөгийн язгуурын эртний дэг ёсоор хийдэг тийм хувц сонор биш. Тэгэхээр тэрэнд чөлөөтэй буучж байна. Тэгээд яг хүний өнөөдрийн нийгмийн өнөөдөр нийгэмд байгаа асуудлыг яг сайн ярилцаж чадчихэв. Манай авгаа ингэж явчлаа. Дуудаад өгөөч. За би ингэж тоглож байгаад юм алдчихлаа. Яагаад вэ? Манай нэг хүү ингэ гэртээ ирсэнгүү. За би нэг визэнд орохсон. Яг ухтаа бол тэр чин сүүл рүүгээ ингэж мохор сүсэг болж өрж байгаа. Одоо яг нарийнда бол ханийн тэнгэр дуудуулъя гэд үнээс нэг 200 мянган цагаад танд дуудна гэж юу байх вэ? Тийм гэж байхгүй шүү дээ мэдээч. Тэгэхээр нөгөө нео шаманизм буюу одоо цагийн шин цагийн бөөчн тэрнлүүгээ хит хилтийж ороод хүмүүсийн яг сэтгэл оюун ухаанд тулгуурлаж байгаа асуудлыг тодорхой хэмжээний төлбөр мөнгө өгөөд шийднэ гэж байгаа. Гэвч нарийнда шийдэхдэггүй. Тэр чинь урт удаандаа бол мохор сүсэг болж хувирж байгаа учраас за тийм бөөнрийн тэгтэл эртний бөөнөр хувцсанараа хийдэг ёс гэж байсан юм байна. Тэр ёс нэг л буруу хийвэл тэр онгод нь ирдэггүй байж. Тэгэхээр энэ хоёрын хооронд язгуурын жинхэнэ онгод газар лус альбан зан нагар цаатай харьцдаг байсан одоо хад булаг ус шандыг сахиж исэн альбан тийрэн зан нагар заа гэж байгаа. Ийм юмнуудтай харьцаж исэн тэр айхтар хүчтэй бөөнөр маш ховор болсон. Одоо цөөхөн үлдсэн хөвсгөлд үлдсэн. Гэвч тэдэр ч гэсэн одоо сүулдэ тэр ёс уламжлаа л да. Болох эсгүй хүмүүс нь болоод арх дарсанд ороод. Гэтэл энэ цагийн бөөнөр дээр бол ихэнхийн нэгээгүй. Ер нь бол одоо юм хүмүүс байна гадуур. За ямар ч хамаагүй юм өмсөж байна. Яг өөрийнхөө төсөөллөөр хувц хийгээд угалжиж байна. Тэгтээ тэрэн дотор юм орож байна. Тэр нь богинохон хугацаанд өөртөө нөхцөн 3 жил, 5 жил, 10 жил. Тийм нас хорогдноо. Архинд орноо. Амьдрал ахуй дороотноо. Аас цам маш муу болноо.
А энийгээ засал хийгээд хүний лай үрж ийн гэж яриад байгаа шиг байна. Үгүй ээ. Тэгэхээр энэ сүнсээр бөөлдөг болчих юм бол бөө усны хэрэг байхгүй. Тэр чин таны биеийг төрхөн зур ашиглаад орхиод явж байгаа л гэсэн үг байхгүй юу? Та тэр хооронд хүмүүсийн засал хийгээд 5-10 цаас авдаг ч юм уу үйл хэрэг хийж болно. Эргээд тэр төлөөсийг та төлн тэрэндээ насаараа, амьдралаараа, мөнгөөрөө, үр хүүхдээрээ. Тэгэхээр би ингээ бөө болоо сүрчлээгээд яриад байгаа шалтгаан чинь ерөөсөө л анхны сэтэл нь тэр. Тэгэхээр хий муу юм хүний сүлд тэнгэртээ нөхцөхөөр хүнд хий юм болж харагддаг. Ерөөсөө одоо сэтгэл гутралаас үүссэн хий юм харах буюу тэр гажуу урсгал гэж байна шүү дээ. Төсөөллийн онгод. Тийм юмар нөхцөөд надад ийм юм байна, тийм юм байна. За тэгээд тэр нео шаманизм гэж одоо нэршил шинээр гарч ирээд байна л да. Тэр онгод бол маш их өсөглөн гэж байгаа байхгүй юу? Сүнсээр бөлөхөөр. Тэгэхээр тэр бөөгийнхөө биедээ буугаад мах идэн данх халуун цай очирлож уун 9 шидийн чихэр боо идэн. Гэхдээ яг вэ бөөгийн ёсонд бол нэг юм цай барьдаг ёс байна хүндлэлийн. Тэрнээс ингээд за тэгээд их даарна гэж байгаа. Зарим бөө даараа зузаан хувц хүмснэ гэж байгаа. За бөөгийнхөө хувцтай босоод 0 орчдөг ч гинөө юм барьж гин. За тэгээд тэр сүнс орлоо гэж бодоход 9 шидийн юмнх нь хамгийн энгийн энэ хэлэх үү. Миний энэ бүгж хаа байна. Миний энэ одоо эмэг хаа байна. Миний нэг юм аяган дуун. Гэвчиг тэр яг онгод бол тийм үйдлэл хэрэглэл өмсөд зүг яг номоор нь дийл хувцсыг хийцэн байхад тийм ахын хэрэглээний юм огт нэгтгүү. Тэгээ нөгөө бөөнөр чинь 7 давхар олбог бэлтлээ 4 5 мөнгө аяган цайвуун одоо зарим нь нөгөө ингэж өндрөөс авч уудаг гинөө. Одоо тэр чи ерөөсө бөөд ямар хамаа байна. Тэгээд одоо нөгөө ийм ноён бууж ийн, тийм хатан бууж ийн, тийм хэрэгэмтэй хүн буухаар, тийм угалцтай гутал өмсөн. Тэр чин дандаа хүний сүнс. Тэгээд тухайн үе тэр сүнс тэр хүний биеийг тэр хингэрэгний дуунаар одоо хингэрэгний дуунаар чөтгөр хэрээн дуунаар боохоо гэж үг байдаг байхгүй. Биед нь эзлээд авна. Тэрхэн зурал тэр хүн мэдээж далд ертөнцийн юмтай харьцсан хүн ойр зургийн хүний арга засал хийн. Тэгвэл тэр нь хүрхэн баг. Хоёрдугаар тэр хүн ингээ тийм бөөрөө одоо айхтар тийм буруу зүрх юм хийлээ очичлаа гэхэд байн бай очих хамааралтай болно. Дараа нь тэр бөөн байнгын дуудна. За чи ирсэнгүү одоо манай удмын өвөө чамааг ир гэж юм. Тэр нео шаман дээр надад бас нэг юм ажиглаад байгаа нь нэг нөгөөг аягүй их бүтээж байна. Одоо тэр чи ерөөсөө онгодтой. Ирсэн бүх хүнийг онгодтой. Гэвчиг тэр айлыг хорлоод ирсэн хараалаар ирсэн онгод байгаа шүү дээ. Тэр онгод нь тэр айлыг хорлож байгааг мэдэхгүй бөө болохоор тэр бөө нас барж байгаа байхгүй юу? Яагаад бөө болоод өнгөрчөөд байна? Тэр чин за яах вэ дийлээгүй ч юм уу би муутайгаа мэд бараагүй өнгөрсөн байж болно. Тэр бүр сүулдэ архинд ороо замхраа галзуураад амиа хорлсон тохиолдлууд байна. Ерөөсөө тэгээ хоёрдугаарт энэ хүнийг онгодтой гэж хэлээд байгаа чинь би мэдэхгүй байна. Байж болно шүү дээ. Дэрийгээ тэгээд цаг хугацааны ирэхээр ёстой нөгөө өөрт нь л мэдэгддэггүй бол заавал тэрийг тэгж бөөлүүлэх албагүй юм байгаа юм чи дахиад шүтэж болно шүү дээ. Гэтэ ер нь бол харсан тэнгэр ирсэн хүн бол тэр бөөгийн онгод биш ээ. Тэр өөрийн амьдралыг харж явдаг заяа юм. Тэрийгээ тахидаг ёс байна л да. Гэтэл тэрийг ялахгүй. Тэр би нэг бөөгийн асуудалтай хүмүүс хүлээж авдаг. Яагаад ч ойлгохгүй мэлээ. Бүр ингээд энэ бол онгод биш ээ. Чи энийг ингээр ихээр хэргийн учир өөрсдөнд байна. Бүр үнэхээр ийм ич хиттэй хүн болох хүсэл байх шиг байна. Тэг хөөцөлдсөөр хагаад бөө болоод дараа нь ингээд бөөгийнхаа юм хаяад тэгээд ингээд хамгийн сүүлд үзэн яддаг бөөнөр худлаа штэ. Бүгднгөөр нь л явж үзлээ. Бүгд л хуурамч юм байлээ ч гэдэг юм уу. Хөсөн хойнооч гэдэг юм уу. Тэр чинь хохирол амсцсан тэр хорсон хонцлоо дараа нь илэрхийлж байгаа. Яагаад ч битгий шаардлагагүй бөө бол үнэхээр унаад татаад цагаан хөөс чинь сахараад би дотор чинь юм ороод ухаан балартаад хавьөрийн хүмүүсийг бүгдийн нэвт хараад хэлэхгүй л бол бит яав. Хөөцөлцөөр гад авж гин. Тэгээд тэр сэрх ёсгүй юм сэрээсэн болохгүй онгод, дарсан онгод, уйлрах ёсгүй онгод гэж байдаг байхгүй. Бүгдийн дуудвал тэр айл сүрнэ. За бөө болоо сүрсэн айл байгаа юу? Байгаа. Тэгэхээр бид нар нөгөө юмыг судалж, мэдэж, уншиж
юмыг олон талаас нь хараагүйгээсээ болж сэтгэл хөдлөгөөнөр тэгээ монголчуудын одоо мухар сүсэг бол үнэхээр агуу их гэдгийг сая л ойлголаа. Тэгээ яагаад ийм байгааг хэлэхэд миний одоо дүгнэлч юу. Төр засаг нь ийм мухар сүсэгтэй байхад ард олон ийм л байна. Ийм мухар сүсэгтэй төр засаг байгаа цагт төрийн томчууд нь ялгаагүй бурхан бүтээгээл илдэв янзын юмн дээр гүйж очиод гадны зүүн бэлгийн тулаанч ирэнгүүт бүгд очиод ерөөсөө ийм тэгэл ерөөсөө савл хийвэл амралтын өдөр болгоол ямар ч 10 жилийн хичээлийг шашин шүтлэгтэй холбоодохоор энэ шинжлэх ухаанч мэдлэг боловсрал биднэрт одоо үнэхээр хэрэгтэй. Одоо ингээд эхэндээ бөө төрдөг байж. За ингээд бөө нь олон урсгал басна. Одоо сүүлдээ нэг ийм гүртэн гэдэг хүмүүс гараад ирцээ. Гэхдээ тэр гүртэн хүн гэдэг одоо намайг хэрвээ энэ лам хүн үзчихвэл сэтгэлдээ бичээрээ. Тэр чинь өчнөөн жил ном уншиж, бурхны номонд суралцж, майн мэгзэм суржиж, бүр сонгогдчих маш ховор хүн гүртэн болдог болохоос биш. Одоо зүгээр бөө шиг ингээд нэг юм ирээн дээл өмсөд ингээд хүмүүс сонирхолтой байна одоо нэг бөөгөөс илүү. Тэгээ энэ мэтчлэн ингээд элдэв янзын ичтэй хүмүүс төрөөлээд. Тэгвэл тэр бүгд таны амьдрал 100% туслахгүй. Ерөөсөө бидний амьдралд юу туслах вэ гэвэл бидний мэдлэг боловсрал сахилга бат сайхан сэтгэл амьдралыг харах нүд шашин шүтлэг байж болно. Хүн бурхан шүтэж болно. Тэрийг хэмжээ хязгаартай ном журмаар нь зөв шүтээчээ. Тэгээд хоёрдугаарт миний бүр хэлий гэж бодож явдаг үгүй. Одоо нийт монголчууд нийтээрээ мухар сүсгээс татгалзах цаг нь ирсэн. Буддын шашны философиг шүтээчээ. Өөр улсад ийм учиргүй их янз бүрийн ном засал ном байхгүй шүү дээ. Зөвхөн бурхны сургаалыг мөрдөж гэгэрж байгаа философийн шүтэж байна. Манайд л нэг ийм одоо бүр сүулдэ бөөтөгөө шахуу тэнцсэн баг бөө шиг засал хийж байна. Бөө мөргөлөөс тэр байгаль орчин тэр өвг эцэг шүтэх тэр уул ус хайрлан дээдлэх тэр ёс суртахуун соёлын сураач. Бүх юмыг засал хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэр бөө хүртэл ингээ хүний амьдралыг бүрэн засна гэж байгаа. Ямар ч боломжгүй. Тухайн цаг үед л танд тусална гэхээс таны амьдралыг тэр чигтэн засдаг бөө гэж би л сонсоогүй. Тэр чин тэр чигтээ бөөгөөс хамааралтай амьдрахгүй үстэй. Тэгэхээр энэ мэтчлэн бидний энэ шашны энэ далд ухамсарт байгаа одоо тэг хүн ингээд ард олоо нийгэм ядуурах маш хүнд байдалд орохоор шашин шүтлэг үнэхээр одоо гоц хөгждөг. Сая нөгөө нэг гадаадаар аялаад идэг нэг залуу хэм билээ нэг олон улсаар явдаг, Африкаар яваад байдаг. Мөнх цэлмэг. Би тэрний бичлэгийг үзлээ л дээ. Тэгсэн чинь нэг энтгэхт нэг юм могоо бариад ингээд мөнгө аваад тэгээ могоонд ингээд хүргээд аз дууддаг. Тэгээ битүү хүмүүс байна. Нэг нөхөр ингээд могоо барьцсан. Тэгээ ингээд нөгөө могоондоо нэгээр нь хүргээд нэг хүнээс хідэр үпи ч юм уу авдаг. Тэгээ тэр мөнх цэлэн бол хэлж байгаа. Энэ бол ингээ хамгийн мухар сүсгтэй ядуу боловсралгүй улсууд нь энэ дээр итгэж байгаа. А ингээ ажил хийж байгаа хүмүүсийн хажууд гэж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд нийгэм ядуурах улс төр ийм одоо ийм хэцүү байхаа ард олны сэтгэл зүй улам л ийм далд ид шид гинтим баян болох ямар нэгэн байгаль дэлхийнээс ичээд хүсч эхэлдэг юм байна. Тэгэхээр энэ бол бүр үнэхээр газар авч байна. Одоо манай улсад ич шидгүй хүн гэж алга байна. Захын газар үзмэр зурхаач байна. Ямар ч үйлчлэгийг хийж өгч байна. Одоо сүүлдээ нарийсаад утасны цаанаас ном уншин бараг та дансны дугаараа өгөөд ийшээ мөнгө шилжүүлчихвэл таны хувь тавиланг гаргаж өгөн ч шиг. Эн чинь тийм юм биш ээ. Энийг л одоо бид нар ингэж дор дорноо анхаараа жаахан соёлын талаас нь л харах хэрэгтэй. Хүмүүс бас өөрсдөө тийм надраа одоо чинь баг ингээл өдөр болго ингээл хичнээн холбогдно. Мөнгөний шилжүүлчих үзээд өгөөч. Тэгчээ хараад өгөөч гэл. Тэр чинь үүлийн өрийн учирлаар учирна гэхээс зар тавиад хүн уулзна гэж юу ийсэн. Хүний зовлон тэгж хураана гэж юу ийсэн. Хоёрдугаарт ингээд манай хүүхэд 15 та бөө болох гээд байна гэл ингээл одоо болох уу яах вэ шийдмээр байна гэл. Гэхдээ бөө болохоос татгал заач ээ. Үнэхээр жинхэнэ онгодтой бөө бол тэгээд цагийн уртад зүгээр хинээр заалахгүй гараал ирдэг. Үнэхээр дийлдэхгүй гараал ирнэ. Тэр болтол ингээд янз янзаар бөө мөө болж одоо ингэж 5-3 төгрөгөө өрөх хэрэг байд юм уу? За тийм ээ. За тэгээ блог маань ингээд юу нэ чинь баярлалаа.
За баярлалаа. Танилцуулсанд тий. За ингээд блог маань ингээд өндөрлөж байна. Тэгээд маш сонирхолтой байсан байх гэж бодож байна. Тэгээд яг энэ блогоор бол би бас дамжуулаад бөөм мөрөглийн талаар зөв зөвхөн ойлголт өгье гэж хичээсэн. За бас энэ миний мэдхийн одоо дэлхий дээр байгаа бараг царын ганц бөөгийн музей. Бусад музейнд бол зүгээр үзмөр байдаг, тасаг байдаг. Тэгэхээр энд байгаа олон зүйлс таны мэдлэг оюунд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт болох ухаа гэж бодсон. Тэгээд ер нь бол үзмөр музей бол хаалттай байгаа. Гэхдээ би бас нэг ахыгаа гуйж жагаад онгоолгоод энд зураг авалт хийлээ, бичлэг хийлээ, зураг дарлаа. Тэгээд надад бол ямар ч юм боломж олцсон. За тэгээ хамт байсанд баярлалаа. Дараагийн влогоор уулзцгаая. Энд Real Slam Shady Chogo.